За баярлалаа. За би энэ хоёрдугаар асуулттай холбоотой хоёрдугаар зүйлтэй холбоотой хэд хэдэн асуулт асууя. Яг өнөөдөр товчхондоо бол би 50 саяыг 400 сая болгоё гэж засгийн газрын оруулж ирсэн энэ саналыг дэмжиж байгаа. Гишүүдийг бас би дэмжихийг уриалъя. Ингээд хэд хэдэн асуулт асууж ус гишүүдэд бодит мэдээллийг бас өгөх зүг бахаа гэж ингэж бодож. Ажлын хэсгээр энэ дээр нэлээд судалгаа тооцоотой хариулж өгөхийг хүсье. За 50 сая төгрөгийн одоо борлуулалтын орлогын босго 2015 онд орж ирсэн. Өмнө нь 2007 оны 4.10 зарчим гэж яг тэр үед бол борлуулалтын орлого нөөцийн албан татврын борлуулалтын орлого 10 сая төгрөг байсан. Ингээд 8 жилийн дараа яваар 10 жилийн дараа 2015 онд борлуулалтын энэ хэмжээг 50 сая болгож өсгөж оруулж ирсэн. За энэ үед бол би яг энэ судалгаануудыг уншижсэн л да. 2015 онд борлуулалтын орлогыг 4 дахин нэмээд ороод ирэхэд 10 байсныг 5 болгоод 4-5 дахин нэмээд ороод ирэхэд нөөц төлөгчийн тоон буурах байхаа гэсэн ийм тооцоо судалгаа анх хуулийн төсөл оруулж үзэл баримтал дээр нь бүгдэн дээр нь яг тэг ийм тооцоо оруулж ирж ирсэн. Нөөц төлөгч хасагдана, 10 мянгаар хасагдана, за энэтэй холбоотой улсын төсөв 100 тэрбум төгрөгийн орлого багасна гэсэн яг ийм томьёолоор оруулж ирж ирсэн. Яг хууль хэрэгжиж жилийн дараа энэ эсэргээрээ нөөц төлөгчийн тоон нэмэгдсэн байдаг. 2016 онд. Яг энэтэй холбоотой би асуух гэдэг байгаа. 2025 онд одоо яг хэд байгаа юм? Та нарын тооцоогоор буuna гэж үзэж байгаа юм. Нэг, хоёрдугаарт нь. За цаг байгаа учраас. Хоёрдугаарт нь 50 саяын борлуулалтын орлогоос 400 сая болгоод өсгөж байна, тийм үү? 4 дахин дахиад өсгөж байна. 8 дахин. За энэ дээр холбоотойгоор яг энэ 50 сая байсныг 400 сая болгосонтой холбоотой аж ахуйн нэгжүүд хэд байгаа юм? Тэр аж ахуйн нэгжүүд том гээд байгаа. Томууд нөө жижигүүдийг тоохгүй хоорондоо харьцаа байчна гэдэг шүү дээ. Тэр хоорондын харьцаанд борлуулалтын орлого нь хэд байгаа юм? Тэр нь яг томуудын гаргаж байгаа аж ахуйн нэгжтэй харьцаж байгаа нийт одоо борлуулалтын тий хоорондоо харьцаж байгаа борлуулалт гүйлгээний яг хэдэн төгрөг байгаа юм. Тэр нь томуудын харьцаж байгаа нийт гаргаж байгаа одоо энэ аж ахуйн нэгжтэй харьцаж байгаа энэ борлуулалтын орлогын хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ гэдэг дээр нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь энэ бөөгнөрл байна шүү дээ. 50 сая төгрөг бахаар аж ахуйн нэгжүүч ихэнх одоо 200-аад аж ахуйн нэгжүүчийн 50 саяас бага болох бөөгнөрл үүсээд шүү дээ. Энэ бөөгнөрл чи одоо жишээлбэл 48-аас 50 саяын хооронд борлуулалтын орлоготой хичнээн аж ахуйн нэгжүүд яг энэ одоо татврын систем дээр бүртгэлтэй байна. 45 саяас 48 саяын хооронд бүртгэлтэй хичнээн аж ахуйн нэгжүүд байна. Энэ дээр та нар аж ахуйн бид нэр бөөгнөрл гэж ярьдаг те. Энэ дээр та нар тодорхой хариулт өгөөч. Ажлын хэсэг аавыг шүү. За яг хоо бид нар бол сая харамсалтай нөөтийн буцаалтыг ихсгэх одоо 100% бол буцаалт өгөх 50% буцаалт өгөх хуулийг бол ингээд өвчин болгоцсон. Гэхдээ бас тэрийг бол эргэж судалж байгаад оруулж ирэх нь бол зүг гэж боддог. Би бол хувийн хувьд за 2 жилийн хугацаанд одоо энэ татврын хуулийг судалсан. За сүүлийн одоо 28 жил одоо татвар төлөгч байсан хүний хуваар хэлэхэд бол одоо татврын өхөөл одоо асуудлуудыг бол тал талаас нь үзэхэд бол бид нар бүгдээрээ л нөөц төлөгч байх хэрэгтэй юм байна. Гадаадын олон орны судалгааг үзлээ, олон орны туршлагыг үзлээ. Ер нь бол одоо төр засаг нь хүртэл нөөц төлөгч байхыг одоо хуульчилсан байдаг. Яагаад гэж чинь гэхээр одоо энэ сургууль цэцэрлэг эдэр нь эргээгээд нөгөө нөөдгүү бараа эдэр аваад эхэлдэг. Тэр нь эргээгээд нөгөө бүртгэлгүй саарал эзэнсгийг том болгодог гэдэг асуудлууд байна. Энэ бол нөгөө нөөц гэдэг маань бүртгэлийн татвар гэдгээ бас бид нар хаана ер нь бас ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд за ажлын манай чимээсэр нэмээд хариулна үстэй. За хоёрдугаар асуудал бол яалчгүй одоо бид нар нөгөө хувийн орлогын албан татврын хуультай холбоотойгоор нэлээд хэмжээний одоо татврын хөнгөлт үзүүлэх гэж байна. Одоо нөгөө хувь хүмүүстэй одоо хувийн цалингаас адилдах орлого дээр. Тэгээ тийм болохоор бид нар одоо нөөт дээр дахиад нэмж одоо ингээд хөнгөлт үзүүлэх энэ асуудал төсөв бол дийлэхгүй. Одоо яг одоо нөгөө л хэлэхэд одоо бид нар бол одоо энэ татврын хуулийн дараа намар одоо засгийн газар төсөө одоо базаж орж ирэхэд бол нэлээд хүндрэлтэй байх болно. Ер нь бол нэлээд хэмжээний хэмнэлтийн бодлого барьж явах шаардлагатай болно. Тэгжиж иргэжлийн төсвийг барих болов гэж бодож байна. Тэгэхгүй бол яг одоогийн байдлаар өссөн ингээд бүх хуулиуд нь нэг бол халамж олгоно гэдэг, нэг бол татвар бууруулна гэдэг ийм л хуулиуд бид нар хэлцдэг болчихлоо. Тэгснээр бол нэгдүгээр төсөв бол нэмэгдэхгүй. 400 болгосноор би бол татвар нөөц төлөгчийн тоо нэмэгдэхгүй гэж бодож байна.
400 сая болгосноор төсөв нэмэгдэж орж ирнэ гэж би бол ерөөсө бодохгүй байна. Тэгээ тийм учраас энэ удаадаа яг магадгүй зүгээр энэ удаадаа энэ хувь хүнийхээ юун дээр илүүтэй одоо ингээд бид нар одоо бүх боломжоо ийшээ шавхаад байна шүү дээ. Тэгэхээр бол магадгүй энэ удаадаа ингэж магадгүй одоо энэ 400 саяын босхийг нэмэгдүүлэхдээ нөөтийн буцаалтайгаа хамт оруулж ирвэл магадгүй бас нэг зөв хөвлөр яж болох юм аа гэж бодсон. Тэгвэл нөөтийн буцаалтан болж чачаад энэ ч 400 сая нэгчээр эргээд нэг саарал эзэн засаг нь томорох ийм л арга хэмжээ болчих болов уу гэж одоо санаа зовн л бий байсан болсон юм аа. Яг ажлын хэсгээр бол. За баярлалаа. Судалгаагийн тэнцвэр